Уур амьсгалын өөрчлөлт хөрсний доройтол цөлжилтийг сааруулах нэг арга нь тухайн орчин тохирсон модыг зөв технологиор тарих юм. Тэгвэл тэрбум мод сангийн ажилтнууд болон олон улсын цэцэрлэг түрээлэнгийн мэрэгжилтнүүд модон хэрхэн зөв тарих тухай арга зүйн зөвлөгөөг иргэдэд өгч өмнөх жилүүд тарьсан модныхон хаврын усалгааг хийлээ. Өнөөдөр олон улсын эко цэцэрлэг түрээлэнгийн 300 га газрын 20 га газарт нь бид нэр 2024 оноос хойш банкны төгөл байгуулж эхлээд 20 гаада 10,000 мод тариад за ингээ 3 жилийн арчилгаа хамгаалттай ингээ явж байгаа. Монгол банк болоод банкны салбар бол энэ үйл ажиллагааг зөвхөн одоо бас тэр мод бол өөрөө энэ Монгол улсын хувьд энэ цөлжилт за хөрсний бохирдол энэ экологийн цаг уурын өөрчлөлөөс болж үүсэж байгаатай холбогдуулаад бид нар ноон доктортой хөгжил гэдэг энэ санаачлагыг бодлогынхаа хүрээнд дэвшүүлж ажиллаж байгаа. Манай улсын банкны салбарт нийтдээ 16,000 хүн ажилладаг. Тэд 2030 он гэхэд 50 сая мод тарьж ургуулах зорилт тавьж тогтмол санхүүжилтийн тогтолцоог хангах зорилгоор тэрбум мод санг байгуулсан. Туссан 116 төслийг санхүүжүүлж 7 сая орчим мод тарьж ургуулжээ. Мөн энэ онд 5 аймагт 4 сая модыг тарьж ургуулахаар төлөвлөсөн байна. Харин энэ удаад олон улсын цэцэрлэг түрээлэнд 400 гаруй ажилтан навчид болон шилмүст 600 гаруй мод тарилаа. Энэ банк санхүүгийн байгууллагын энэ сан мод өөрөө бол бас ингээд зөвхөн банк санхүүгаараа зогсохгүй одоо гадна дотны байгууллагатай хамт ажиллагааг өргөжүүлэх гэж байна. Тэгээд энэ нь өөрөө бол одоо тэр илүү их одоо мод тарих боломжийг бүрдүүлнэ гэж хэлж байна. 2026 онд бидний хувьд бол банк санхүүгийн салбар одоо тэрбум мод сан маань 4 сая мод тарих юм зорилго тавьж явж байгаа. Цагаалт үндэсний хөдөлгөөний хамгаалалт одоо мод тарих үйл ажиллагааг бусад байгууллагатайгаар хамтран олон улсын эко цэцэрлэг түрээлэн зохион байгуулж байна. Тэгэхээр тэрбум мод үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш одоо 120 сая орчим модыг дүүцүүлсэн болон бодитоор тарьж ургуулад байна. Харин Хаан банк тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд тэрбум мод сан төвлөрүүлсэн хөрөнгөөр нийтдээ 514,000 орчим мод тарьжээ. Тэд 2025 онд тогтвортой хөгжлийн стратеги батлахын зэрэгцээ 2030 он хүртэл 20 зорилт хэрэгжүүлэх юм байна. Үүний нэг нь 5 сая мод тарьж ургуулan хүрээлэн байгаа орчныг доройтлыг сайжруулахад эергээр нөлөөлөх юм байна. Төлөмжийн хий ялгарлалтыг тэглэхтэй net zero хамт олон болё гэж шийдээд нийт 2030 он хүртэл 6 сая мод тарья гэсэн төлөвлөгөөтэй байж байгаа. Тэгээд эртхэн шиг эхлээд явж байна. Яа гэвэл энэ моднуудын чинь ургалтыг тухайн жилдээ тарьснаа тоолдгоо. Тарьснаас хойш 3 жил болсны дараа байгальд амьдрах чадвартай болсон цагаас нь хойш тоолдог байгаа. Тэгэхээр зэрэг бид нэр энэ ажлаа ч гэсэндээ амжуулж хийя гэсэн төлөвлөгөөтэй байж байна. Энэхүү олон улсын цэцэрлэг түрээлэнд банкны салбарынхны тарьсан модыг тус цэцэрлэг түрээлэнгийн ойжуулалтын мэргэжлийн баг 3 жилийн арчилгаа хамгаалтыг нь хариуцах юм аа. Тэгвэл энэ хаврын мод тарих үндэсний өдрүүдэд үндэсний цэцэрлэг түрээлэнд 30 гаруй байгууллага 500 гаруй иргэн мод тарих захиалга өгчээ. Харин өмнө нь тарьсан модон арчлах, услах 70 гаруй байгууллага захиалга өгснийг их сурвалжууд мэдээллээ. Тэднийг социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоо байгаль орчныг хамгаалах ногоон хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор 1000 мод тарьж арчлалт усалгааг хийжээ. Тулгуурлынхаа эхийг хамгаалж нийслэлчүүдийнхаа үндэсний усны их усүрийг нөхөн сэргээхэд эмэгтэйчүүд манлайлж хувь нэмрээ оруулах энэ ажлыг өнөөдөр бас 1000 мод тарих ажлаар бид дэмжиж хамтран оролцож байгаа. За эмэгтэйчүүдийн манлайллыг байгаль ихтэлхийг хамгаалах, үндэсний усны их усүрээ хамгаалах, ялангуяа цөлжилт энэ уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд бол эмэгтэйчүүдийн оролцоо чухал байгаа шүү гэдгийг өгөөрэй бас бид мессеж болгож хүргэхийг зорж байгаа. 1000 мод тарьж байна. Мөн 1000 мод услах ажлыг зохион байгуулж байна. Тэгэхээр модыг тарина гэдэг одоо мод ургуулахын 100% гэж үзэл дүнгэж одоо 1% нь байдаг. Арчилж хамгаалж ургуулах нь өөрөө, маш сайн услах нь өөрөө одоо 99% нь байдаг. Тэгэхээр яг ийм цогц утгаар нь бас шийдэж энэ мод тарих үйл ажиллагааг зохион байгуулж байгаа. Социал-демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооныхоо одоо манлайлагч эмэгтэйчүүдтэй бас үндэсний цэцэрлэг түрээлэнгийн хамт олонны зүгээс талархал илэрхийлмээр байгаа. 2026 оны хаврын бүх нийтээр мод тарих өдрүүдэд үндэсний цэцэрлэг түрээлэн дэлгэхтэл цэцэрлэгжүүлэлтээр 10,000 орчим, ойжуулалтын хэлбэрээр 30,000 орчим мод тарихаар бэлджээ. Үндэсний цэцэрлэг түрээлэнгийн талбайд нийтдээ 30 төрөл зүйлийн 181,000 гаруй мод 97.8% ургалтай байгааг мэдээллээ.